Хай өдрийн мэнд. За одоо 10 цаг 50 минут болж байна. За өнөөдөр нэг жоохон шахуу үгээртэй байгаа. За ямар ч ихний ээлжинд хоол аваад хүрэх ёстой. За ямар ч хэсэ хоолоо авчаад хоолныхоо үргэлтэнд явж гин. За тэгээд дуусныхаа дараа бараанда явна. Я хоолоо өргөд өгцөө. Тэгээ бараанд явах гэж байна. Барааныхаа цагаан хайрцгийг мартчихжээ. Одоо хайрцаг дээр савлаад өндөгний хайрцаг байх юм бол өндөгний хайрцаг том байдаг хөөхгүй. Тэгээ тэн дотор нарийн ногоо ч юм уу тиймэрхүү жижиг юм байвал их тамар байд. Тэр байвал бас юу болохгүй. Тэгэхгүй болохоор нарийн ногоо, энэ амтлагч тэгээд төмөс итер чинь шороо ихтэй жоохон машин муу хоолгоод байдаг юм. Ямар ч гэсэн бараагаа авсан. Төмөс бүдүүн ногоонд байхгүй учраас барс дээр байдаг. Нөгөө Монгол ногоо зардаг газар л очиж авах хэрэгтэй болсон. Кофе гоочхгүй л. Кофетойгоо хүнд десерт болгоод. За энд ингээд намрын ургац байдаг гэсэн. Өөрхий буучжээ. Давж голсон юм байна. Ой, барсаас юм аа гэж нэр үнэхэр чанга шүү. Хаанаас хямбгаанч хурж ирэл тэргээрээ зурчаал явчих гал. Хойноос машин сигналтал. Машин зөксөөл мөксөөл олно гэдэг. За ямар ч байсан төмөс байцаага авсан. За энэ удаад арай их бараа авч байгаа. Яагаад тэгэхээр маань нэг найз маань бас хоёр хоолны газар ажиллаулдаг. Сая шинээр нэг нэгдсэн. За тэгээд яралтай ажиллаар хөдөө яваад өгсөн. Тэгээд бид нар чинь нэгэндээ туслахгүй бол өөр хүн туслах уу. Тэгээд ерөнхийдөө барааг нь авч өгöd тусалж байгаамаа. Тэгээд одоо хүрэх газар нь болохоор нэг нь модны хөвчт хөргөж өгнө. За нэг нь болохоор сөөс дээр хөргөж өгнө. За тэгээд бас дөрвөн зам дээр өөрийнхөө барааг буулгана. Модны хоёрын газар дээр хөргөж өгсөн. Одоо өөрийнхөө газар л явж байна. Дөрвөн зам руу. Яа. Өнөөдөр манайх 11 сарын 6-нд савлгаагаа томруулаад 500 г болгосон. За тэгээд өмнө нь бол 330 г байсан бол одоо 500 г болоод арай томорсон байгаа. Шинэсэх. За хүнсний нэг дээр арга цагт өгчөрчлээ шүү. Яаж явна бэ цаачлаа.
За ямар ч гэсэн төгжрээд ажил дээр өрөөд ирлээ. Одоо ажил руу гарах гэж байна. За тэгээд мэдээж Улаанбаатар тоостой, шороотой байгаа. Тэгээд утаатай байгаа. Энийг зэгцлэх гэдэг ч юм ярил бүтэхгүй бах. Тэг ямар ч хэсэг өөрийнхөө байгаа хэмжээнд машинаа марцсан цэвэрлээ явахгүй бол хэдий ажилтай байсан ч гэсэн бас нэмэлт орлого орлоно гэж явж байгаа. Бас дахиад одоо ингээ UB Cab-д одохгүй орой явна. Тэнгүүд бас цэвэрхэн машинд ядаж л тоос шороогүй машинд суувал тэр хүмүүс ч гэсэн үйлчилж байгаа надад өөрөө явж байгаа надад ч гэсэн яг үндэ тухтай байх хаа гэж бодоод. За түрүү нөгөө бас хүнсэндээ явж байхад айгүй бүдүүн ногоо буюу луун, төмс, байцаа зэрэг ногоонод авсан. Тэгээд нөгөө айгүй өлөн шороо гэх юм уу тийм хайдаг учраас хойдлын салон маань их тийм шороотой болчдөг. Тэгээд сайн харчаа зэрэглэжлээ. Гажаад. Яа хай. За ямар ч гэсэн өнөөдөр UB Cab тавьж амжсангүй. За тэгээд карго буугаад тэгээд Тэмүгээс би нэг юм згсэн байсан. За тэр нь болохоор юм альчуур. Тэгээд одоо маргааш цас орно гэдээ баг энэ 7 ногт цас орно гэж хэлсэн. Тэгээд юмыг яаж мэдхүүгээд цас хосогч авсан байсан. Тэгээд каргогаа аваад тэгээд ер нь дуслаа да. Тэгээд дараа уулзцгаая.